За сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөө өдрийн дэнс нэвтрүүлэг өнөөдрийн дугаараар солийн тэргүүний ажилтан жүжигчин их баярхыг өрн оролцуулж байна. Танд орой мэнд хүргэе. За орой мэнд. За сайн байна нутгийн дүү. Өнөөдрийн мэнд. Явж одоо тэгээ энэ газар уулзаад. Нутаг усаараа тий одоо нутгийнхаа дүүд байцаалах гэж сууж шүү дээ үндсэндээ. Ер нь бол тантай ярихдаа нутгийн ах гэдэл бас нэг жоохон барьцаасан байдалтай ярьсан л та. Харин баг тэгээд айхгүй одоо энэ чинь ямар болохыг нь хаанаас нь юуг нь гаргаж ирэх юм бол тий. Нутгийн ах за нэвтрүүлэгт орно шүү гэл. Хоёлоо ч нэг реклам тоглож байгаад нэг уулзаал тэгээд 13 таны барьж авсан шүү дээ. Баригдах ч байх уу. Зүгээр ер нь сандаа нэг ийм хийж байгаа шүү гэл тий. Хүмүүс яг асууж байна. Үнэн худлыг ирээд нэг хилээд өгчээрэй гэх тий. Та ер нь нэвтрүүлгийг үзэж байгаа миний нэвтрүүлгийг? Ер нь бие биш ер нь маш олон үзэгчд үзэж байгаа шүү дээ. Энэ нэвтрүүлгийн нэг давуу тал нь болохоор нөгөө үнэн бодит мэдээллийг одоо тэр болгон хүмүүс хөөцөлтөд асуугаад одоо тэр нэрээ тийм ч юм уу худлаач юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүн ирээд өөрөө уулна улаан өрөөрөө хард сууж агаад уншаа танилцаад энэ нь үнэн энэ нь худлаа гэдгийг хэлж хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээд нөгөө зүхтаагаад яваад ахаар нөгөө ихэнх дийлэнх тал нь нөгөө хар тал нь дийлээд үний юм байна тэгээд зүхтаад юм байна л гэж ойлгох. Тэгэж үуч тийм учраас баярлалаа. Дүүгээ зорж ирж шүү дээ. Баярлалаа. Наач өстө гоё юу гэн. Би яг ийм л энэ нэвтрүүлгийн анх санаачлагтай яг л ийм л зорилттой хийсэн. Тэр хол байгаа хүмүүсийг ойртуулад дэлгэцээр уулзуулад үнэн юм уу худлаа юм уу гэдгийг л асууж байгаа шүү дээ. Үнэхээр одоо муухай юм хийсэн хүмүүс ирэхгүй шүү дээ. Болиул шиг. Харин яах юм гэдэг. Холуур тойруулал. Тэгтээ яг хөө ерөнхийдөө 3 жил хэрэгтэй нэвтрүүлэг хийлээ. 150-аад олонний танил хүмүүсийн өнөө өдрийг дэнсэлсэн байна. Урын самаа нэмэгдээл. Тэгээ бид нар чи үзэн шүү дээ. Тэр үзчихээж нэрээ чи тэгсэн юм бол бид нар ортой юм мэдчихэж байгаа шүү дээ. Ялангуяа урлагийн дотроос нэрээ нэг тэгсэн юм уу зөөлөгч ингээд те. Энэ одоо дууж ин дарж ийн гэл те. Бас тиймэрхүү юм хар бас байна шүү дээ. Тийм учраас өнөө удлаа энэ дээр мэдэх бах үзэж байгаа үзэгчд хүртэл энэ муу хотлоо ярьж индэг бас мэдэн шүү дээ хүний хараад те. За нэвтрүүлэг эхлэхийн өмнө оролцож байгаа хүнээс тангараг авдаг яваг нь. За зөвхөн үннийг хэлнэ гэж. Нэвтрүүлгийн тангараг. Тэр бол үннийг хэлнэ. Эцэгийнхээ одоо юу гэдгийг тийм ээ ариун гал голомт өвгдээцийнхээ ариун сургаал шаштар 9 эрднэр бутсан тэр агуу ихт түүх дээр гараа ингэ тавьж байгаа. Төв номын сандаа би одоо энэ дарах маалга. Тэгээ ингэчил та би худлаа ярихгүй. Яг зүгээр үзэгчд тэгдэм. Тэгээд одоо яг үнэхээр оролцож байгаа зочноос өнөө өдрийг хэлнэ гэж тангараг тавьсан хүн ланц худлаар бол ард түмэн мэднэ тий. Үний хэлжвэл бас мэднэ. Үнэн худлыг бол ард түмэн л ялгана. Тэрнээс би бол та бүхнийг яллах гэж шүүх гэж би авчираагүй. Тэгтээ зүгээр шар хөвлийн үнэн худлыг л дэнсэлж байгаа. Цэвэрхэн шүүлт юм л да. Гэморгүй. Тэгтээ би бол хаач хэлнэ. Үнэхээр би Оросынхаа талд бол байн гордог. Орох ёстой. Яагаад тэгэхээр та бүхнийг хэвлэлээр мэдхгүй хинч мэдхгүй ингээд янз янзаар хилцэн байдаг учраас би бол хамгаалахын төлөө энэ нэвтрүүлгийг хийдэг гэсэн. Хүн ер нь муугаар илүү бичигдэх тусмаа хүн амьд байна гэдгийг илүү их харагдчихэдэг юм болоо гэж би ойлгодог шүү дээ зүгээр. Ер нь тэгээд юм бичээд байна гэдэг чинь хүн амьд байгаагийн шинжил байхгүй. Огт байхгүй хүнийг хүн бичихгүй шүү дээ. Тийм учраас хар талан дийлэнх нь байгаасаа гэж боддог шүү дээ. Тийм үү. Тэгэхээр муу юм санаж явахаар нэг цагаан тал нь илүү их хүнд ирдэг юм л да амьдрал дээр. За үгүй нэвтрүүлэг мөн эхлэч байхад хоёлаа чи ингээд шууд буу халуул гэх юм дээ. Нэвтрүүлгийн цаг хүрэх болов. Харин 20 минут эхлээд явчлаа гэж дотроо баярлж байна. За үзэгчдээ та бүхэн өнөөдрийн дэнс гэдэг энэ нэг пэйж дээр сайхан лайк дараарай. Би нэвтрүүлгийг эхлэх болгонд лайк дараарай гэж та бүхнээс хүсдэг шүү. Тэгээд мэдээ нэвтрүүлэг маань Full Day Different Club тийгдээд Hot Leaves уран бүтээлчдэр дамжиж Hot Leaves-аар гарч байгаа. Харин хийж байгаа газар чинь надад айгу таалагдчихээн тий. Орчин байгаа газар. Энэ газрынхаа нэг нээлтэн дээр анх иржсэн болохоор илүү дотн ойрхон ч юм шиг санагдав. Ерөнхийдөө одоо нэг цагаасаар болох гээд бас жоохон Full Day Different Club жоохон ил хөл байна. Ер нь бол амьд зэрэгтэлтэй. Хин хүссэн нэвтрүүлэгт хүрэлцэн ирээд орж болно. Хин хүссэн ирээд танаас хүссэн асуулт асуух болно. Хардсан маркааны чи менежмент дээр хийгээл. За ингээд нэвтрүүлгийг эхлэе хийлаа. Бас нэг реклам марчиж. YouTube дээр орхон мөнгө жаргал гэдээ тавихаар хаагаад үзэхээр үзэгчд маань хаагаад үзвэл ингээд нэвтрүүлгийн бүх дугаар ингээд архивлагдаад байж байгаа. Хуучин нөгөө YouTube-с одоо хүн үзэхнэ шүү дээ. Одоо гадаад байгаа монголчууд бол маш ихээр мэддэг юм, маш их үздэг. Хуучин нөгөө нэр хуурахаар ясуур гэж анх Монгол иштэй телевизэд хийж эхэлж ирсэн хамгийн анх. Тэндээс ахвал бүх нэвтрүүлэг архивлагдаад ингээд одоогийн үнэн худлын дэнс нэрээр ингээд маш олон дугаар байж байгаа. Яванда CD болох уу юу? Ер нь бол нэг ном болгоё гэж бодоод байгаа шүү дээ. CD жоох. За.
За их хөгжилтэй сайхан яриа болох нэ. Чапих маань ч гэсэн тустаас шудраг. Тэгээд за эхний мэдээлэл нь 24-нд баримт тэгээд амьдрал үтсэн хүнтэй сууж хүний хуучин хувцс өмсхийг хүсээгүй Чапи гэсэн байна. Тэгээд энэ дээр их хоёр наадмын өглөө төрсөн болохоор аав ээж нь ийм сайхан нэр хайрлсан гэдгээ гэж байна. Их хоёр 7 сарын 11 төрсөн юм уу? 7 сарын 11 улс хувьсгалын 50 жилийн ойд одоо нас бол явсан байна л да ер нь өмсөн. 50 жил яа тэр. Тэгэхээр зөөр яхаа миний эцэг хоёр бол одоо би ихэс сургуулаа. Тэгээд миний бүр одоо ихэс сургуулаа байж одоо дөрүүлээ болсон л да. Том ахын маань анх хоёр гэдэг анхныхаа хүүхдийг төрүүлээд ээж аав нь анх үнэхээр сайхан баярлсан. Энэ бол энэ өрх гэрийн анхныхан сайхан баяр байсан. Энэний дараа миний ихч төрсөн. Инх сайхан төрсөн. Одоо уйлж майлж ээжтэй ирсэн хоёр дахь өр нь охин үр байсан учраас энэ гэр орон одоо анхныхаа сайхан баяр шиг инх тунх үргэлж дуу цангаж ингэж байгаасаа гэж инхмаа гэж нэр өгсөн тийм. Тэгээд их баяр гэдгийг энэ улсынхаа сайхан баяр наадмаар манай аав нөгөө цэргийн хүн байхгүй параданд явах гээд. Тэгээд өглөө ээж ихчийн гэрт нэг хүнжил бүгээг ингэж бариад очсон гэсэн. Тэгээд ээж их чинь уйлсан гэсэн. Одоо бурхан болчихжээ гэж бодсон юм байна л да анхны сэтгэл нь. Хамаг юм ингээд баадагнаад бариад очихор ч хүн айн үстэй ихнэр нь төрөх гээд хөвтцэн тий. Тэгээ яасан бэ гэдээ баг уйлж мэлээд буу юм болоод байсан чи. Би хүүтэй болсон баяраар гээд хуйлсан гинэ. Яасан боо яруу юм бэ тэгээ тэрийг орж ирээд хэлэхгүй юм юм тавьсны дараа хэлдэг ингээд. Тэгээд параданд явсан гэ. Тэгээд их хоёр гэдэг нэр. Тэгээ миний доор хоёр ихэр эрэгтэй эмэгтэй хоёр ихэр дүү минь мэндэлсэн юм аа. Тэгээд эрэгтэйг нь бурхан бас гуугаад аваад явсан. Инх төр инх туяа гэж тий. Энэ гэр орон төвшин сайхан төршиг сайхан ийм төвшин байг. Инх сайхан тогтож туяа шиг сайхан гийгжээ энэ гэр орон гэж тийм үү. Энэ хоёрын дараа миний одоо хамгийн баг дүү Боки гэдэг одоо ихэнх нь мэдэх Улаанбаатар чуулган менежер хийж байгаа. Одоо ер нь хөтөлдөг бас хай илэг хийдэг гэсэн би бас тэрийг харааг болтой. Ер нь бас өвтөт мөтөд тавьсан байдаг. Тэгээд дүүгийн минь нэрийг Болор бат гэдэг. Тэгээ Болор шиг тунгалаг байж энэ айл Батбах байгаасаа гэж ингэж бэлэгдэж нэр өгөхдөө хүртэл энэ өрх гэр маань өөр юм гэсэн тийм ёс жаягтай байх шүү дээ. Тэгэхээр надад их хоёр гэж нэр өгсөн. Энэ нь бол үнэн. Нэрний учрыг маш сайхан тайлж штэ ер нь бол тий. Тэгээд их толгой гарчих нь ингэж штэ. Хүний юу гэлээ? Наадмын өглөө төрсөн болохоор тий тэгээ их хоёр гэдэг нэр. Их хоёр гэж өгсөн. За энэ ерхийг гарч гинөө. Тий. Амьдрал үтсэн хүнтэй сууж хүний хуучин хувцс өмсхийг хүсээгүй Чапи гэсэн таны талаар 24 баримт гэсэн. Тэгээ яасан ч муухай. Энэний тайл нь удахгүй гарах бах. За Чапи гэдэг нэр нь 20 дугаар зууны дуугүй киноны мастер Чаплин бол домог шүү дээ. Тэгвэл түүхэн дургу киногоор мөнхрөн үлдсэн энэ агууд хүн яагаад дуугарч болохгүй гэж Чапи гэдэг маань Азийн Монголд дуутай Чаплин гарч ирлээ гэсэн санаа юм л да гэсэн. Энэ үнэ. Энэ яхаа нөгөө тайзан дээр гарахаар хүн болгон л одоо чинь манай талигач Амби ахын минь Батхой гэдэг шүү дээ нэр. Ариун болд гэдэг бой гэж ариун болд гэдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө дуудах нэрийг эцэг өгдөг дуурс халдрыг одоо юу гэдэг артум өгдөг ч гэдэг юм уу тийм үү. Тэгэхээр хүнд ойрхон нэрийг олно гэдэг хамгийн хэцүү гэдэг юм л да. Амби боёо дойо гэл тий. Тэгээ би бол бэлэгдлээ утсан. 20 дугаар зуунд тэр хүн дуугүй өмтлөө ямар ч үг ярихгүйгээр тэр олон сая хүнийг дэлхийг инээлгдэг байсан. Тэгэхээр Азийн 20 дугаар зуун 21 дугаар зуунд Азад дуутай болоод төрлөөл гэсэн санаа юм л. Тэгвэл маш богино хугацаанд энэ нэр маань маш олон хүний танил болгож чадсан. Энэ нэрэндээ хайрт. Чапи. Та өөрөө бодож өгсөн бүр. Тэгээ энэ бол ер нь бол яг үндсэндээ тийм л. Бас хоёр талтай шүү дээ. Энэний чинь өмнө Үхкүн гэж нэр байсан. Тэгээд одоо төмөр замд болжмор гайл те сүнг Үхкүн гэж болжмор гайл. Тэгээд зөндөө олон юмар батсан. Зүгээр эцсийн бүлэгт бол энэ нэр хамгийн онсон нэр л байсан. Ягаад Үхкүн гэж бодсон? Чаплин гэдгийг товчлол байхгүй яа. Ягаад Үхкүн? Үхкүн тэр үед чи анх нөгөө баруун үтгэж зочилсон гэ кино гарч хат. Би тэрийг 20 дуудаа үзсэн байсан юм л. Хонголдоо тэр хоёрыг. Нэг киногод 20 22 23 үзэхгүй. Хонголдоо нэг 46 удаа үзсэн байдгийг. Тэгээ солонгос хүн шиг ярьж тагсан. Хонголдоо гэж үгэл бас жоохон онцгой байсан юм байна те. Хонголдоо яг анх нөгөө хүмүүс Үхкүн гэвэл бас сүртэйсэн юм шиг ер нь. Үгүй. Арай биш. Тэгээ бас лог утгаараа чинь жүжигчин гэж айл нэг тийм авцалдаагүй. Энэ хүн өөрөө дэлхийн хүн шүү дээ. Тэгэхээр энэ хүний талын авцсандаа баярлаад идэх байхгүй.
Chaplin гэхээр ер нь мэдгүй баг байхгүй. Дэлхий мэд шүү. Тий. Тэгэхээр ч одоо За Эрдэнэ таанаас хаа урж явна. Би чамайг Батлаатай газраас унаа аваа гэж хэлээд байхад цаан чинь Брюс Центр мотор хороопондоо бүтэн жилийн батлаа өгч байна. Их нэртэй хайртай хүний авдаг унааны нэг дээ. Ургашгүй манд. Үнэн. Би зүгээр л Брюс Центр хаягийг л асуусан ш. Different Club. Эрхэм үйлчлүүлэгч танд тав тухтай тансаг орчныг амьд хөгжмийн хамтлагуудтай өдөж бүр дуу хууртай мартагдашгүй сайхан өнгөрөөхийг санал болгож байна. Холбогдохоос 7721 41 48. Магадгүй стентинд өгсөн ч юм уу. Би амьд сэрүүн байхад нь эцгийг бас ингэж зөвөр захын нэг юм уу одоо 5 цаас олдог ийм сайтанд оромжлуулмааргүй шүү дээ. Би бол энэ дэр бухимдалтай. Гэтэ би эдэр мэдэртээ очиод хэрүүлийг шүүхтөгөөл 5-10 цаас хөөцөлтөө явахгүй л дээ. Зөвөр хуваар арах хэмжээ. За сүүсийг төрийн зардлаар сураагүй надаа угаасаа тийм мөнгө байхчгүй угаасаа. Тэгээ би соёл урлагийн намайг Монгол улсын гавьяа жүжигчин шинэ үе продакшн захирал ариун болд одоо боёо. Мэргэжлийн байгууллага байна гэдэг бол зөвхөн мэргэжлийн уран бүтээлч байх ёстой. Тийм учраас ядаж номын сураад ногоотоо шүлгэнэ гэж намайг Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн соёл урлагийн их сургуулийн одоо жүжигчний тэнхимийн эрхлэгч найдан одоо гаавь гэж тийм үү хөвсгөлийн тийм ээ энэ хүн лөө багш руугаа намайг явуулсан. Гэхдээ одоо энэ дээр очиж номын дуу сонсчээ гэхэд ингээд явсан. Гэхдээ төр бол дагаагүй шүү. Харин ариун болд гэдэг хүнд би бол одоо боёод шинэ үе продакшны захирал ариун болтоос баярлаа гэж энэ дагшин хэлэх хэрэгтэй байна. Энэ юу төр мөр томчуудын хөгдөлтийг сурд юм. Боёх ерөнхийдөө таны шинэ үе продакшн ер нь продакшн тэр продакшн чинь ийд үедээ бол одоо манай гавьяа жүжигчин хүрлээ авах. За талихач амби. За асси мэн талигаа ширсэн мэн. За одоо ингээл ариун бол захиралтай тийм. Энэ хамт олон байна. Тэр үед чинь одоо ТV коктейл бид нар чинь залуу жүжигчд гэж явж байлаа шүү дээ шинэ үе продакшн. Ийм л учиртай юм байна. Харин ариун болдынхаа буйнаар харин би энэ сургууль бас номын бас арай төгсч чадаагүй бас тэгэл замаас нь ингээл сонгуул монгуул тэгэл бучгнуусаар агаад тэгэл одоо ч төгсөөгүй л яж байгаа шүү дээ. Нэг юм марчч хоёлоо таны бүр ингээд ярианд чинь би бүр уусаа шингээд хотлоо юм бичээд байхаар зарим нь жоохон тийм шүү дээ. Чи энийг л асууж байгаа шүү дээ. Үгүй өөр юм асуух. Өөр юм ярих гэдэг юм л та. Ярианд чи уус шингээд нөгөө уух юм захиалахаа мартсан байна. За. Тэгээд би сайхан клубын зөөгчнөр бас таны хүсэмийг захиалгаж авчирна. Юу вэ та? Халуун юу байх уу цаавч. Халуун байх уу? Би бас адилхан барьцаад халуун байх уу чи юу? Ер нь оролцож байгаа хүмүүс айгуу сайн тийм колко зоохгүй. Ер нь сүүлийн халуун кофе гэхээс илүү би байх их уудаг болоод байна. Сайн шүү дээ. Муу юм байхгүй. Тэрнээс өглөө босвол кофе, шөнө кофе, орой кофе, банк кофе үсэн. За. Сургуулиуд өгсөн шинэ үе продакшнтай хамтарч уран бүтээл хийж байсан Чапи энэ хамтлагаас
хасагдаагүй, халагдаагүй. Зөвхөн өөрийнхөө сонголтыг л дагсан Чапи FM руу татагдсан инээмсэглэл FM 99.3 100.5 зэрэг FM-д найруулагч продюсер ажилладаг. За энэ бол шинэ үе продакшнтайгаа 5 жил хамтдаа уран бүтээл хийсэн. Ах нарынхаа одоо яг хажууд нь дагаал те. Хүн ер нь юу тайзан дээр юу хийж болдгийг, яаж тоглодгийг. Энэ улсууд өнөөдөр нэг тоглолт хийхэд хичнээн төгрөг, хичнээн хүний хөлс зарцуулдгийг гаргадгийг те. Хитэн шин нойр хоолгүй явдгийг те. Энэ бол үнэн шүү дээ. 5 жил энэ улсуудаас өстой нэрээ одоо юу гэдгийг юм бэ нэрээ. Бурхны заагаагүй юмыг би энэ хүмүүсээс сурсан шүү дээ. Тэгээ би бол баярлалаа энэ цаг хамт олон. За сэтгэлийн дуудлага ёстой халагдаагүй хасагдаагүй юм шүү дээ. Ах нар дээрээ орсон ахаа юм байна. Би нэг юм FM ажиллах гэж байгаамаа. Тэгээд энэ удаа би ингээд дүүн өөрөө ингээд сэтгэлийн дуудлагаар энэ л сонирхсан юм руугаа явлаа шүү. Тэгээд та нартайгаа үргэлж хамтдаа байна гэх ингээд хэлээд явсан. Нэгснээ шинэ үеийн бас нэг салбар л гарч ирсэн шүү дээ. Нэгсэндээ шинэ үед байсан маш олон уран бүтээлчд тусдаа гараад муу явсан уран бүтээлч юу байхгүй шүү дээ. Бүгдөө л дандаа л цохин өөдөө те шинэ боловсон хүчин болоод гарч ирсэн. Энэ бол энэ продакшны бас нөмөр нөөлөг энэ улсуудын зааж сургасан зүйлүүдээс хичнээн олон айл өрх тусгаарж ийн гэдэг бол харагдах байх гэж бодож байна. Боо явах чинь бас маань нутагчтай те. Хүмүүс их нутагхаг дуртай байдаг юм лээ. Хойл явах чинь нутгаар нэг гангич ил тайхаа. Нутаг гэдэг нь яг нутаг нуг чангагүй гэж янз янзаар ярьдаг л да. Гэтэ нөгөө манай нутаг одооноос илүү нутгархаж эхэлж нутгаа ойлгож бие биенээ мэдэрч эхэлж байна. 2000 оны үед бол нэг хэдэн ганц хоёр гишүүнтэй тэр гишүүд мэн зөвхөн л хүн таалагдах гэж амьдэрдэг байсан болохоос энэ нутаг орноо энэ залуучуудаа гэдэг юм ховор байлаа шүү дээ. Одоо сүүлийн гарч иж байгаа харин залуучууд нутаг орноо гэдэг болсон. За дорндоо гэдэг болсон тий. Өнөөдөр дорнд ховд хоёрыг харьцуулж үзэхэд дорнд нь илүү хөгжилтэй л байна. Яг үндсэндээ тийм л байна. Тэгэхээр хоёулаа бахархантай бас. Тэрлэн голоо гэж манайх ч бүх өргөөтэй ихтлгүүртэй. Урдураа голтой. Тэгээ урдураа голтой. Тэгээ хоошоогоо хилтэй, урагшаага хилтэй бас байна. Хашаал бол хайшаа тий. Баг бахта дорнтод бахта та бол тэгэл загас магс хэрлэн голд бол зүгээр өдөр болгон шумбдаг гэсэн юм зү. Шумбахаасаа илүү ийм учиртай энэ нутгаа би яагаад илүү их хайрлж хүндэлдэг гэхээр би чинь сургуульд орох жил хүртлээр суугаа байсан. Хөлд ороогүй. Нэг одоо юу гэдгийг түнхний мултрахаа гэж гэдэг юм уу тий. Оо за. Тэгээ байжсэн чинь одоо миний ээжийн ээж байхгүй. Эмээ одоо миний эмээ гэсэн үг шүү дээ. Тэгээ манай одоо ээжийнх нь одоо яг төрсөн охин нь гэл. Тэгэл хэд ах нар чинь өдөр шөнөгүй ингээ наа мөрөн дээрээ үүрэл алавтай юм шиг. Тэгээ тэр модон гүрний доотлолт нэг хэрлэнгийн нөгөө чихтэй элсэн дээр суулгаал тий. Хөл чинь нэг ийм л юм байл шүү дээ. Явж чадахгүй. Тэгэл орд ирэнд нь баалга шийлгээл. Зөвхөн ер нь бол үндсэндээ би усуух хувьтай юм байхгүй. Юуны хувь юм гэхээр энэ нутаг орны юм төвчсөн хувь заяа байхгүй. Надаа өгсөн. Одоо бурхан гэж байгаад юм өгсөн бол хүнд юм өглөө гэж. Хүмүүс чинь амийн Иесус гэдэг шүү дээ. Аллах гэдэг. Аллах хүнд юунаас амь золиослохыг зааж шүү дээ. Тэгэхэд өнөөдөр миний нутаг бол амьдрахыг заасан баг. Чи хөл дээрээ босоо яв. Энэ нутгаас чи хөл дээрээ гараад хөгжилтэй болоод ирээрэй гэсэн л байхгүй наваг. Би л энэ мартах учиргүй юм баг. Чи хэн байсан бэ? Чи суугаа байсан. Улаанбаатар дэмдэгдсэн чи ээжийг нуцаг уцхтанд тэгсэн гэсэн. Одоо төрдөг тэргийг л авдаа. Эцсийн найдлага тэр гэсэн байхгүй. Тэгэхээр миний юм ээ ингэж жагаад хөлтэй хүн болгосон. Өнөөдөр би хөгжлийн бэрхшээлтэй биш. Хэний ч юм нүүр бардам гараад хэлэх хүүхдээ бас нэг тодорхой хэмжээ жижигхэн хийсэн ажилтай. Ингээд энэ бол миний хувь заяа юм болов гэж боддог. Тийм учраас чивт хоёр бол дорнд гэдэг нь мартах учиргүй юм. Нар мандах зүгээс нар мандах тийм ургаж байгаа нар өглөө болгон хүнд инээмсгэл сайн сайхан харанхуй дэлхийг хэн харах юм бэ? Хэн ч харахгүй шүү дээ. Сохор үнтэй адил. За сайхан болж шүү. За хамгийн анх солийн түргүүний ажилтан дуучин жавхлантай Увс аймгийн 80 жилийн ойгоор очиж тоглолцож байхдаа тоглолтын дээр улсын их хурлын даргыг дуурайж илэглэж үдсэн гэдгээ. Ингээд Увсад хагас сар амрахтаа ард түмнийх нь ёс заншлаас суралцаж хэл яриаг нь судалж сурсан гинэ. Үнэ. Одоо энэ бол яг жинхэнэ Монгол улсын гавьяа жүжигчин Самдын жавхлан санал тавьсан. Манай Увс аймгийн 80 жилийн болох гэж байна гэж. Тэгээ 80 жилийн ойгоор тэр үед бол нэмд орж байгаа Монгол улсын их хурлын дарга байсан. Тэгээд нутгийнхаа тэр улсууд замдаа явсан баг л та. Би бол нөгөө жавхаагаа тэгэж энийг юу гэж хэлдгийг, тэрийг юу гэж хэлдгийг ингээд асуугаал ингээд шалгаахаар хэлдэг. Увс хэлээ те. Увс хэл гэж байхгүй л та. Ер нь зүгээр аялга нь яаж явах юм гэж те. Энэ чинь Монгол гэдэг үндэстэн байгаа болохоос увс гэдэг орн байхгүй ялгаагүй шүү дээ.
Яг тэрнтэй адилхан зүгээр энэ увс аялгаагаар энийг юу гэж хэлдэг юм те. Тэгээд одоо энэ зөв үү буруу юу гэдэг. Цаад чинь бас зарим юмдаа хэлэн зарим юмдаа хэлэхгүй шүү дээ. Тэгээд та өөрөө наагаараа явж байгаа л. Тэгээд би чинь нэг Цэдэн балын талбай дээр очиж суунда. Өдөртөө гараад тэгээд тэр нэг улаан толгой гэж газраас нь зарим лагерт гарчдаг. Тэндээс нь алхаж орж ирэн заримдаа төвөөр дими тэндээ. Тэгэл хүмүүсийн яриаг чагнаал нэг дэлгүүрт ороод нэг юм асуугаал тэгэл хариулж хэлж байгаа үгийн цээжлээ тогтоогоод ингэ юм сонсголоор байхгүй юм да. Тэгээд бэлдэж хийж би ч нэг сюрприз өрнө гэж бол оройн Цэдэн балын талбай дээр хамгийн анх илэглээ хийсэн. Тэгээд хүмүүст их хүрсэн болов уу гэж ойлгож байгаа. Тэгээд анх тэгж хийчээд дараагаар нь их Монгол улс байгуулагдсан 800 жилийн ой дээр рок попын хошин урлагийн нийтийн дуучид бүгдөө гурван талд нэг юм хандивын тоглолт их орондоо хандивлээ гэдэг билүү их Монгол улс байгуулсан 800 жилийн хандивын тоглолтод оролцоо. Тэрэн дээр хамгийн анх бүрэн ихээр нь илгэлсэн. Тэр тоглолтыг Монгол улсын улсын их хурлын дарга юмд орж байгаа. Эрүүл мэндийн сайд Ламбаагаа манай суур Ламбаагаа гэсэн. Ингэж анх хэлсэн. Энэ үнэн. За Эрдэнэ хаанаас хаа урж явна. Би чамайг Батлаатай газраас унаа аваа гэж хэлээд байхад цаан чинь Брюс Центр мотор хороопонд бүтэн жилийн батлаа өгч байна. Их нэртэй хайртай хүний авдаг унааны нэг дээ. Ургашгүй манд. Үнэн. Би зүгээр л Брюс Центр хаягийг л асуусан ш. Different Club. Эрхэм үйлчлүүлэгч танд тав тухтай тансаг орчныг амьд хөгжмийн хамтлагуудтай өдөж бүр дуу хууртай мартагдашгүй сайхан өнгөрөөхийг санал болгож байна. Холбогдуулаас 7721 41 48. За тэгээд ингээд төд бодлого ерөнхийлөгч асан баг хонд их хурлын гишүүн Нямд орж нарыг дөөрөж илгэлээ. Илгэлсээр олон танигдж гисэн томоохон төрийн төшөөдүүдийг илэглэж дөөрэлээ гэд түүнийг ямар нэг байдлаар дарамтлж хорж цагдаж байгаагүй гэж юм. Энэ үнэн. Угаасаа яалаа гэж тэх юм. Би төрөлхийн тэгж ярьдаг бол болохгүй шүү дээ. Дөөрөж яхад хамгийн хэцүү нь мөн л ерөнхийлөгч асан инх баяр гин. Инх баярыг судалсаар л байгаа гинэ. Ер нь сонсож байгаа шүү яг үндэ л. Энэ тэгтээ нэг тийм заримдаа зүгээр ярьчихэд заримдаа ингээд одоо хэлний ууг ч юм уу хамрын угийн гээ гэдэг нэг тийм ер нь нэг тийм яг тийм тогтцсон тийм барьцтай хэлтэй бас биш. Заримдаа их тод ярина. Тэр ажлын ачааллаас хүнээс шалтгаалдаг байж магадгүй л гэж бодоод. Гэхдээ зарим талдаа гинт гарч ирээд алга болчиход идэх болохоор барьцгүй шүү дээ. Нэлээсээ судалт юм шүү дээ. Үгүй тэгэхгүй бол манайх ингэж байгаа шүү дээ. Наад чинь сонсцсон юм маргааш нь дахиад өөр юм хийгээ тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг хүнийг судлах гэж бараг хэдэн жил зарцуулж яаж арай гэж гараад. Гэхдээ одоо дуучид маань ингэж байдаг. Нэг гоё шүлгийн хүнээр бичүүлэл нэг хөгжмийн зохиолчдоор очиод гоё ая хийлгээл нотлуулаад тий. Студид ороод дуулна.
А энэ бол уран бүтээл бас адилхан болж байна тий. А бидний хувьд судалгаа шинжилгээгүйгээр энийг хийх хэцүү шүү дээ. Болохгүй байхгүй. Нэг дутуу хийвэл хүнд оромжсон болно тийм үү? Нэг юмны төвтөлргөө үзүүрийн үзээд нэг гарахаараа эн чинь айгүй богинохон хугацаанд л хүнд хүрчээд байгаа болохоос биш. Бас яаж цаг хугацаа маш их яаж байгаа гэдгийг айгүй хэцүү ойлгоход айгүй хэцүү л тий. Ер нь бол одоо л оролдоод байгаа юм байна тий. Анх биднийг илгэл хийж байгаа чинь хүмүүс тайзнаар гарч чинь энэ одоо юу солиороод байна. Юу яриад байгааг ойлгодгүй л байсан шүү дээ. Анх намайг 2000 онд хийж байгаа. Одоо 2016 он тий. 2000 бараг хөдөлгөөн нэрээ 2009 оноос хойш хүмүүс илэглээд гэж ойлгож байгаа шүү. 16 жилийн дараа тийм одоо дахиад доороо дахиад дүү хамтлагтай ч энэ төр болцсон л шүү. Бас зүтгэж штэ тий. Зөвхөн энийг л гаргаж ирэхин төлөө шүү. Тэрнээс дээр би өөр юм хийж болно шүү. Анх ер нь үнслэгч гэсэн үг үү? Үгүй шүү. Яг илэглэлийг үнслэгч гэж болохгүй л тий. Энийний чинь дөөрөжсэн хүн байгаа шүү. Хатанбаатар баа гэдэг талир жинхэнэ одоо Төмөн Дэмэрлугааг дөөрөөдөг байсан. Тухайн үеийн одоо илэглэлийг дуулдаг байсан тий. Амар агуусууд байж шүү. Би бол үнслэгч гэж хэлэхгүй. Тасарсан тэр үеийг л залгамжлаад л одоо явсан байхгүй. Энэ юм тасарч болохгүй байсан байхгүй Монголын урлагт. Тэр бидний чи хийснээс хойш продакшн болгоно нэг номер дундуура нэг илэглэл хийдэг болсон шүү дээ. Тэ нэг хүн дөөрэж заавал номернуудаа нэг хийдэг болсон. Эн чинь дэвшил шүү дээ. Тийм биз дээ. Ор тас мартагдсан л нэг хэсэг хаягдсан шүү дээ. За Чапи уг нь энэ уралдаанд 2000 онд 3 сар гэж юм уу да. 2001 онд тусгай байр. 3 дугаараар 2000 онд 3 дугаараар 2001 онд тусгай байр, 2002, 2003, 2004 онуудад тэргүүн байр, 2005 онд үзэгчдийн таашаалд нийцсэн онгойчин шагнал хүрцэн гэж. Стелла Артоис гэдэг компани зохион байгуулдаг. За тэгээд түүний хүсэл мөрөөдөл бол аав ээжийг амьд сүрэн дээр нь сайхан хань ижил үр хөвгтэй болж ачийг нь хариулах юмсан гэж боддог л гэсэн байл та. Зүгээр бодлол яваад байна. Өөрөө би биелүүлсэн чим хаалгалдаа тооч. Тэгээ би ч одоо нөгөө ядуу болохоор хүн намайг амар мөнгөтэй гэж хараад байгаа шиг. Би нэг юм алт сандаалсан нэг тийм гэртээ мэдгүй нэг банкнд л их мөнгөтэй хүн. 2 FM-ийн захирал илэглэж энэ нэлээд мөнгө олдгол гэж бодоод тийм үү? Тэр чинь FM-ийн захирал гэж ерөнхийд нь бол 2 FM-ийг та хариуцсан юм шүү дээ одоо. Үгүй шүү дээ. Ганц 99.3 гэдэг FM-тэй би 10 жил болж шүү дээ. Оо тийм үү. Энэ FM-ийн яадгүй гэхээр хөрөнгө оруулагч нар гэж хүмүүс. 100.5 биш үү? Биш ээ, 100.5 гэдэг нь. 100.5 гэдэг. Хууч ажиллаж байсан FM. Тий. Тэгээд одоо 99.3 гэдэг чинь яг 10 жил ажиллаж байна. Би эндээс яг л адилхан бусдад адилхан цалингаа авал ашигынхаа ноог л одоо хувиа авдаг. Энэ уран бүтээлийн бодлогыг л би хариуцдаг байхгүй. Одоо шторк, реклам, зар сурталчилгаа тийм ээ. Нөгөө хөрөнгө оруулагч нар маань яадаг вэ гэхээр миний ажиллах нөхцөл, ажлын байр, техник хэрэгсэл, Улаанбаатар хотод цацагдах одоо бүхий лимийг л одоо хийж өгсөн хүмүүс байхгүй. Тэгэхээр чин тэр уран бүтээлийн бодлогогоор тэр FM явахгүй зүгээр хоосон ингээ техник байгаад яах вэ тийм үү? Одоо чи студ байгуулаа одоо энэ нэвтрүүлгээ хийж энэ 3 камер байхгүй бол яах юм бэ? Чадахгүй шүү дээ. Тэгэл энэ 3 камер байж ин энийг ажилуулах хүн байхгүй л яах вэ? Одоо ард нь гаргаад одоо энэ улаан канопо дараа сууж байгаа энэ залуу байхгүй шүү дээ. Тийм л байна. Тэгэхээр л энийг ажилуулах шаардлагатай. Тэнд боловсон хүчин хэрэгтэй. Тийм учраас л би тэнд амьд байж байгаа. Тэгээд ерөнхийдөө за бүсгүүчүүд бол мэдээж учирч байна. Тэгсэн чинь таныг мөнгөтэй баян л гэж хараад байгаа юм уу? Тэгээд ерөөсөө таал нийцэхгүй байна. Таал нийцэхгүй баг. Одоо тэгээд бүхэл юм жоо амархан болчихлоо шүү дээ. Ингээ хоёр өрөө байраа аваад өгч ч юм уу, гэрээний хүүхд гаргаж өгдөг ч юм уу, тиймэрхүү юмнуудтай ч юм уу, аль эсвэл ажил хийх дургу болцсон ч юм уу тийм. Ер нь бол нийгэм чинь ийм л баг шүү дээ. Энийг яагаад хүлийн зөвшөөр? Зарим нь хотлоо ингээ энэ одоо өөрийгөө юу гэж бодоод байгаа ингээ гэхэл бах л та зүгээр. Яг үндсэндээ бол ажлыг сонирхолтой хүн аягүй хэцүү шүү дээ. Маш ховорхон болцсон. Гэхдээ энэ бол тэдний буруу биш байхгүй. Нөгөө тэрийг өдөрдөөд ажлын байр бий болох хэвээр хүмүүс нь тэр ажлын байрыг хангахгүй л байгаа даа л байхгүй. Хайрын сайхан залуучууд эд хийж бүтээх наснда хүний нутаг очиж тогтчулаад хүний орныг хөгжүүлж байгаа л ирж байна. Ирээд биегүй болж ин эмнэлэг твтж ин өвч ин. Энэ л шүү дээ. Систем нь шүү дээ. 50000 ажлын хүч гаргана гэл. Эд та. Энэ Монголын чи ЭГ-ийн 10 20 давхрын бариад үгүй ажиллаад үгүй. Ийм сайхан залуучууд бүгдийн золиослоод гадагшаа явуулсан. Талан бөөрийн дутагдлалд ороод ирээд өгч. Чийг нь хүний нутаг л хүний нутаг шүү тийм үү. $1000 төлөө, сарын $1000 төлөө. Яга Монголдоо сайхан амьдарч болдог. Энэ бол буруу гэж. Тийм учраас манайх тэрнээс хойшоо гэр бүл салалт их болсон, өрх толгоосон, эмэгтэй их болсон.
Өнөөдөр өөрлөгөө наашаа гэж харсан хүн болгонлоо тэр бүсгүүчүүд өрөвдүүлж амьдрахыг хүссэн. Муухай юмруу түлхсэн шүү дээ. Тэр бол буруу. Би бол энэ дээр яг үндэл өөрийнхөө талд зогсно. Ягаад гэвэл би нэгдүгээрт банкнд ажилддаг, хоёрдугаарт би доллар биш хүн болгон таалагдхааламгүй. Гуравдугаарт би яг ингээл өөрөөрөө байж байгаа л. Би хизээ мөнгө хадгалж байгаа, хизээ байж гин гэж би хадгалж өгөх юм юм. Өнөөдөр хичнээн тэрбум доллартай Майкл Джексон гэдэг хүн амьд байвал байх шүү дээ. Бүтэн корпусоо солиулаад тийм биз дээ. Ямар л бол ямар хэрэгтэй аваад тавьчих боломж тэр хүнд байгаа шүү дээ. Мөнгөж байсан юм чи. Тэхгүй л байгаа зү. Стив Джобс гэдэг одоо таны нөгөө ингээд ингэж байгаа юм чи зохиосон хүн тэгээ тийм биз дээ. Илгээр л яваал өглөө шүү дээ. Тэгэхээр мөнгөөр худалдаж авч болдог юм байна, болохгүй юм байна. Тийм учраас би ингээд мөнгө дарж байгаад явчул яа би тэрэнд хорогдож шүү дээ. Оо маа гэдэг хайр мөнгө. Төрх нь үнэн, өвдөх нь үнэн, өтлөх нь үнэн, өгөх нь үнэн. Бид нар нүцгэн хорвоо дээр буусан. Бид яг нүцгэн харин бие жоох ганц юм хадгаар л ороолоодаг баг. Бид нар хоёр өрөө байраа. Өргөх шиг ухаараа хийгээм хажуулт хоёр өрөө байр юм хийгээрэй. Би тэгэж өгчээсэн түүхэндээ үз. Тэгвэл яг энтэй л адилхан. Бид нар нүцгэрсэн нүцгэн болсон. Тэгэхээр хизээ тэрийгээ буцаж ирж аавна гэж тэр мөнгө хадгалж хэдэн сая доллар болгож тэр гадаанд үл хөрөнгөл. Яг үр хөвгтөө үлдээх л. За Эрдэнэ. Хаанаас хаа урж явна да? Би чаваг Батлаатай газраас унаа аваа гэж хэлээд байхад цаан чинь Брюс Центр мотор хорофондоо бүтэн жилийн батлаа өгч байна. Их нэртэй хайртай хүний авдаг унааны нэг дээ. Ургшгүй манд. Үнэн. Би зүгээр л Брюс Центр хаягийг л асуусан ш. Different Club. Эрхэм үйлчлүүлэгч танд тав тухтай тансаг орчныг амьд хөгжмийн хамтлагуудтай өдөж бүр дуу хууртай мартагдашгүй сайхан өнгөрөөхийг санал болгож байна. Холбогдуулаас 7721 41 48. Тэрээр гадаад явж галуу дахианы мах бишгүүл ийцэн гэх харин хүн бүрийн очиж үзхийг мөрөөдөг Америкийн нэгдсэн улсад очиж 7 хонсон юм байна. Чапи би Америкийн нэгдсэн улс өндөр байшингуудаас өөр юм олж хараагүй. Харин Монголынхан бүх аймаг сумдаар манай Монголын үнэр нь хүртэл сайхан Монголдо ороод ирэхэд янз янзын гой үнэр үнэртдэг нэг сайхан амьд үнэр. Харин Америкийн нэгдсэн улсаас нэг ч амьд үнэр үнэртдэггүй юм билээ. Би хувьдаа тэр улсад 7-оос илүү хонч чадахгүй юм билээ хэмээжээ гэсэн. Энэ үнэн шүү дээ нөгөө бид урд нь би нөгөө Монгол улсын гавьяач жүжигчин хин Бацух гавьяатгаа. Соёлын дэргэний дуучин банзагч. Тэгээ бид гуруула Америкийн нэгдсэн улсын 5 хотоор явж тоглосон. Тэгээд дараа жил нь дахиад харан хамтлагтайгаа за тэгээд одоо нөгөө манай рэпер Жи тэгээд одоо жүжигчин Ууган Баяр, Эрдэнэ Тунгалаг
За тэгэл баяр цэцэг гэл том бүрэлдэхүүн явсан л да. Тэгээ урд нь очихоор өөрчлөгдөг юм. Яг л нөгөө даунтаун гэдэг нөгөө хотынхоо төвдөө нэг хэдэн шилэн байшин тэгэл бусд нь болохоор нөгөө таун хаус гэдэг нөгөө нэг жижиг ийм нөгөө хоёр давхар байшингуудтай тэгээд тэн дэжтэй зүгээр хүмүүс ингээд ороо бутчиг амьдарч ийн л да. Хөгжил гэж юм байна. Одоо хүний нүрэнд баяр баясгалан байдаг шүү дээ. Кинон дээрээ гоё юм байгаад. Яг өглөө босоод би тэгэх ёстой гэдээ ороо бутчиг машинаасаа ажилдаа явна аваачин. За тэгээд дарагдаа ямаа шалгуулдаг байлгүй. Хаана вэ нөгөө амар нөгөө кинон дээр гардаг. Үнэхээр л тийм. Зөвөр яг барилга архитектур гоё нөгөө шилэн байшин гоё засмал зам. Үзэж харах юм л жоохон. Утцын хувьд бол гоё байна. Амар үлссэн шүү дээ. Яг надад бол тэнд нэг ресторан амар үлсэж байгаа юм чи. Ресторанд ороод хоол моол итгэн ингээд мангар том тавган дээр пят жижиг ийм том тавган дээр ийм имиж яах гэдэг. Тэгээд тэр нь ингээд $300 гэдэг. Манай хятад ямар юм тийм би өөрөө тодорхой. 10 бид чи 20 хэдүүл хоолнд оронгууд 2-3 цаас гараад ингээд $3-4 мянган гэдэг бараг $2-3 гэл тий. Тэгэхээр тэр нэг их гүрний тэр чинь хідэн тэр бом хүнтэй байлээ. Монгол хідэн хүнтэй байлээ тий. Тэгээ бид нар юунд дуртай байлаа тий. Би одоо тэрний чинь нэг шүүрхий чанц нэг юм үхрийн жижиг нэг юм тэр чинь би амь дээр нь бүр томоор нь авч чад баг гридэд иднэстэй Монголдоо. Гэнэр мангар хазаал татаар тий. Энэ надад гэхдээ мод зовд ингээд ачаагүй нэг сонио ямар ч өнөр мөнөр авахгүй нэг юм хэмэл цэцэг нэг юм навчин нэг зөвүүн байдаг шүү дээ ялгар. Тэр шиг тийм мэдгүй. Надад таал гэдэг. Химэл маяж тавьсан юм шиг үү. Тийм. Гэхдээ яг таны хэлдэг яг үнэн байна нэрэ. Тим том тавган дээр нэг жижиг юм тавь. Би тэрийг идээд цадаад байдаг юм бах та. Тэр их сайн аа. Тэр чинь яагаад гэхээр нөгөө далайн орчимд амьдардаг, хөлийн чандад амьдарч байгаа. Тэгээд тэд чинь нөгөө өвс ногоо идээс сурцсан нөгөө. Одоо тэдний чинь усууд сонирч нөгөө бүргэрээ идээд гоён бүдүүр саргаад хөлн ингээд өвдгөрөө нэлчдэг юм л шүү дээ. Энэ турган хүн олж харахад аюу хэцүү шүү бас. Бүр нэг даун дээр бол дасгаал хүмүүс гараад байдаг шүү дээ. Бурхан минь. Манай тэр чи одоо бодвол хөлийн голоор нь өрөөдөө голтон төмөр суулгаад тэг нарийнхан болгоод өөх мөхийн саруулаад тэгдэг л байлгүй дээ. Хөөрхөн итвэний нэвтрүүлэг нэг солонгосын тэр шиг юм болох байх. Өндөр хөгжилтэй. За 24 баримтаа ерөөхдөө дуслаа. За дараагийн мэдээлэл Чапи ерөнхий прокурор дуудагджээ гэсэн юм. За нөгөө за үдсэн хүмүүс мэдж л байгаа л улсын их хурлын гишүүн баасан хүүг дөөрөөсөн чинь таныг чинь тэгээд прокурор шүүх мөхт өгөөд бас боо юм болсон юм шүү. Зөвөр яхаа энэ зөвөр яриад наадах чинь ингээд нэг хоосон бичсэн л байгаа болохоос ерөнхийдөө бол баасан хүү гишүүн Сүхбаатарын талбай дээр болцсон. Энийг бол би цензургүй яриа дээр өөрт нь ойлгомжтой ярьсан шүү дээ тий. Одоо ер нь бол одоо юу гэх юм дээ. Улс төрд ямар хүн гардгийг гэхээр биднийг манлайлагч оюуны потенциалаар өндөр боловсралтай энэ хүн чинь өөрөө хуульч мэрэгчлээ хүн. Хуульч, өмгөөлөгч мэрэгчлээ хүн тийм үү? Хэнийг хизээ яаж тоглож ямар бойкотод хийхээ маш сайн мэдчих. Тэгвэл би илгэлж чадсан, дуурайж чадсан, хийж чадсан бас болж болно. Ийм л асуудал байхгүй. Тэгээ талбай дээр надтай хамт зогсож исэн хүн бол Монгол улсын гавьяач тамирчин үе түн. Цуг. За яах вэ? Залуу хүн хийгээл үзтөндөө л олон хүмүүс ингээл хийгээл илэглээл байдаг шүү дээ манай дүү. Тэгэл явж ирсэн. Энэ үгийг баасан хүн гişүү өөрөө сонссон. Би энэ талаар одоо ярмааргүй байна. Яг үнэ. Айгу бол одоо нөгөө сонгуул нь олж байгаа тэгээд хийх ажилгүй юм шиг. Тэгээд надтай оролдоод. Үнэхээр тэр чинь гişүү хүн бол бидний манлайлагч хүн жижигхэн нэг юм уу нэг жүжиг чинь яах вэ? Чаас тий. Зүгээр би одоо энэ дээр дотроо бодож ирсэн. Бид нар ийм л хүмүүсийг төлөөндөө гаргаад байгаа юм байна штэ. Яасан ч өрөвдмөр юм дээ. Би надаа тийм л бодол төрснө үхээс тэгээд би тэрнээс хойш дахид тайзан дээр энэ хүний тухай дурсаачгүй, дахиж илэглээчгүй. Би хизээч худлаа юм яриаг. Үнэн бодит зүйлийг л тайзан дээр ярьсан. Миний авах чанар гэвэл би хүн муулдаг байхгүй. Илэглийн урлаг хүн муулдаг байхгүй. Зүгээр та толинд өөрийгөө хараа. Та юуны тухай юу ярьж байгаагаа мэдрээ. Таны энэ үг чинь ингэж буруу орж ирэхээр та өөрөө муухай харагдаад байна гэдгийг л хэлж байгаа. Энд чинь нэгсэндээ нөгөө засварын газар машин очиод онцлогоо хийлэгдэх шин. Миний ингээд байна зуураад байна гэдэг.
Тэгэхээр тэр чинь засварчин үзээд онцлоод за таны нартаач найраад энд айсууд илэгдсэн байх солиод үе тий. Зүгээр тэрэнд дутагдлыг нь хэлж байгаа юм чинь өөрөө илгэл байхгүй. Тэгээд прокурор дуудагдаад бас асуудал үүссэн юм уу ерөнхийдөө? Яг энийг нөгөө манай зохиолчд бичиж шít 24 цаг имэн гэдэг чинь. Энд чинь нөгөө шинэ өөр сайт. Өөр сайт. Энэ ямар сайт нэ? Болоод энэ ингээ сайтн дээр гарсан юм чи юу хэр ихтэй. Гэхдээ хамгийн гол нь энийг үнэн үү худлаа юу гэдгийг л би танаас асууж прокурор нь дуудаагүй өөрөө уулзсан. Чи яахын дүү зүгээрээ гараа гэсэн. Энэ нь үнэн надад гэрчин байгаа юм чи яах. Тийм. Тэрнээс бол прокурор дуудаад асуудал үүсэх юм биш. Чи өөрөө ямар нэгэн байдлаар ингээ цаашаа үргэлжлүүлэх юм бол чамтай асуудал ярина шүү. Тэгэхээр одоо эцсийн асуудал бол прокуророо мэдээд шүүх цагдаа байна. Ойлгож байгаа үстэй тийм үстэй. Тэгвэл дуудагдаагүй юм байна. Жилтэй хүн бай тий. Тэгвэл энэ дээр зүгээр анхааруулжээ гэсэн бол болох байж тий. Одоо тэгэхээр энэ нөгөө энэ сайтанд ажилладаг хүмүүс чинь зохиолчд байдаг юм шүү дээ. Одоо яруу найрагч ч юм уу. Эднийг болор цомд оруулах хэрэгтэй. За жүжигчин Чапи архинаас гарчаа гээл таны ч одоо байнга л тэгэл бичиж байгаа нь би одоо хаашаа уурдан тэр архины хилэн дотор нь амьдарч ийсэн юм уу хаашаа нэг сонин тэгээд идгийг би бүр энийг олон архинаас гарчаа гэж тавьсан байна. Гэхдээ гарчаа гэд орцсон байсан ч биш юм угаасаа. Би нэг юм ингэж хэлээд байгаа байхгүй. Урд нь цензургээр ярьцсан учраас олон ярмаарг байгаа. Намааг уухаарай штэ. Тэнд автобус мөргөлдөө л те. Улс төрн тараа засан газар нөхцрөөл. Эдийн засгийн хямраал те. Айсууд нар гарч яснаа болоод. Тэгээд тэнд дулмаагийн хүүхэд нас ороод те. Цэцэг дидгэржсэнаа болоод бүтэн ингээ цас ороод халуун зун цас ороод үеиг тавтаад. Ингээд үед би болиё л доо. Энд чинь би өөрөө хаяа нэг стрессээ тайлаад найс нөхдөдөө хүн чинь би чинь нэг амтаа хэлтэй юм чинь зуудах байл байна. Одоо бид нар нэг бааранд ороод юм эсвэл одоо энэ чиний нэвтрүүлэг хийж байгаа газар очиж би 100 татаа сууж байл аригч юм болох. Нэг бүскүүтэй юм яриа сууж байл одоо банзал болох нь. Орчин үеийн яриагаар. Амар замбрааг наач ёстой. Хүүхний домтой гал те. Надаас өөр хүн за би урд нь жүжигчин биш зүгээр гомбоо гэдээ байж исэн бол гомбоо орж ир 100 татчих тэрийг хинж үчихгүй шүү. Гомбоо сууж ингээл тэрийг танихчгүй юм чи тийм үст. Нэг нөхрөөсөө алж ийна л гэсэн. Би байснараа өнөөдөр ингээ дандаа энэ нэг юм цаас зардаг зүгээр нэг юм сайтн дээр юм татаж авдаг 5-10 цаасны юм олзолоод байгаа. Эдгээр надаар хідэн төгрөг хийдгийг би мэдэхгүй. Одоо би авлагатай хүн гэж ойлгоо бодох нь шүү дээ. Чи энэ мэдээлэл хичнээн хүн татсан байна. Нэг татгаад хідэн төгрөг өдөө 200-100-гийн өг. Ингээ хил ам өсгөл үүсэх юм. Би тэгдэг юм. Би энэ усуудаа тэг шаардлагач байх. Хэрвээ шаардлага гарах бол би ингээ шалчганаа сүг цагдаа гэхгүй. Зөөр гэрийнх нь хайг нь авч өөртөө тооцоо. Шудраг. Энэ бол замлхийл биш. Гэхдээ тэр хүн үнэхээр бичиж чадсан юм шиг өөдөөс нүдрүү ингээ хараад за Чапи тэгсэн бидтэй үнэн бидтэй гэдээ ингээ ярьчвал болоо. Энэ шудраг байхгүй. Энэ систем зөв шүү. За. Энэ дээр яг шаруу жамц гавьятын цолны найран дээр өргөцсөн жүжигчин Чапи ихэд хүчүүрхэн архийг амтд аршаан хүндэт идэх хэмээн нэрлэж хурсан олныг загнаж байгаад хундахтай архийг нь уулгаж байсан гэдгээ гэсэн. Одоо таныг л архиар шахсан л гэж бичсэн юм байна. Энэ зүгээр яха бид нар ер нь бас сайхан найзууд л та тий. Манай гавьят бол бас тийм ер нь бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх юм айгуу тийм чөлөөтэй илэрхийлдэг. Дээрээс нь нэг тийм жоох нэг тийм одоо Монгол хүнд байх тийм хомогшил их орон гэдэг тийм нэг юм да жоох халуун байдаг байхгүй. Ер нь ингээл нэг юм болвол хэдүүлээ нэрээ яах юм бэ бид хэд наслаач үлээ те бид нэг л удаа буцсан залуучуудаа гоё нэгдий гэдэг ийм юм да аягаа гоё бид санаа нийлдэг. Жоох их оронч гэдэг их оронч үзлий чинь би Монгол хүн гэж хээжээ дэлтгэхээсээ илүү хамтраад бид ямар суугаа юу хийж болох вэ? Яаж бид нар хүмүүсийг сайн сайхан юм руу уриалж болох вэ гэл те. За нэг юм бид хоёр Twitter дээр жирэгдэг л дээ. Галзуугийн байл нийцэх ингээд нэг юм гисгэн блог байгаа. Бид нар ингээд нийлдэг байхгүй. Twitter дотроо. Тэгээд нөгөө би болохоор юу гэж жирэгдэг гэхээр хамгийн сүүлийн хүн хаалгаад өгч усаа хаагаад тогоо унтраа хаалгаад өгчээрэй гэдэг жирэгдэг байхгүй. Тэгээд нэг юм дэгс амар юм ороод ирсэн. Хамгийн сайн найзаагаа хааллаа гэдэг. Тэгээ би санаа цагаар дэмээр нь явуулахгүй яасан бэ өгшөн зүгээр юу болсон бэ гэсэн чинь бүр бүтэн уншаачаа гэдэг бүтэн унсан чинь нэг тамхинаас гарыг гэд би ирвэ чамтай найзтайгаа байсан бол би хоёр өрөө байр авах байсан би тийм машин ийм мөнгөөр тийм машин авах байсан ингэсэн би амар хүндэр тусаж аваад чамаас олж би их нэртэйгээ хүрэлт хэрэлддэг чамаас олж би ингэж өдөр шингүү хүн амт дад үзэгдэж ингээд яац юм болоод нэг найз нь мөрөө шааччихлаа би тэгсэн чи гээ хамгийн төгсгөл
бүгдээрээ тамхинаас гарцгаа. Өө ямар тэнэг хэмжиг гэдэг юм бэ. Тэгээд биднээс тухайн үе жиргэжсэн нэг тиймэрхүү юмд айгаа онцлогтой. Тэгээ энэ дээр болохоор би зүгээр яатсан гэхээр арх гэд бид нар ингээ ярьсараад одоо нэгнийгээ ийм муухай үгээр томьёолдог болчихлоо шүү дээ. Энэ архичин гэж. Арх гэдэг нь өөрөө бас үгийн товчлол байж болох юм болоо. Дөрөв чи та яагаад үг задлаад яриад байгаа. Арх гэдэг нь дөрөв үсгнээс. А, эр, хэ, и тийм үү. Эн чинь амтд аршаа. Хүндэт идэ. Тухайн үед эртээр үед яадаг байсан гээ өвөг дээдс идэний дээж охи болгож охи гэдэг нь хамгийн сайн одоо буцалгаж найруулж бүр дээдийн дээд хамгийн цэвэр усыг охи гэдэг. Тэр охийг одоо идэний дээжийг болгоод хүндтэй зочиндөө өргөн барьдаг гэсэн. А тэрийг охи вэ нү хор вэ нү гэдгийг үзэхийн тулд хамгийн анхны одоо нөгөө хятад манжин хааныг бурхан болгон Монгол хаанд өгсөн юм лээ. Хортой арх. Тэгэхэд ингэж мөнгөн бүгж зүүж байгаад ингэж сархтын ингээд дээшээс ингэж учиртай ш. Тэгсэн энэ цус нь нөгөө арх нь урсаад мөнгөн бүгс нь харлсан юм. Тэгээ уугаагүй тавьж исэн гэж. Тэгээ тэрнээс хойш сүм дүшнэ гэдэг юм гарч ирсэн баг. Тийм учраас л бид нар энэ нөгөө одоо архичин гэж хэлэхээсээ илүү амтад аршаа хүндэт идэ гэд яриа сурчвал энийг аршаан болгоод ууж чадах юм бол чамд амьдрал байна. Тийм шүү дээ. А чи нөгөө хүндтэй идэгээ хүндэлж уух юм бол бас чамд амьдрал. Хор гэд уугаад байгаа юм чи хордоод өгнэ л гэсэн л. А тийм л учиртай. За уучлаарай би зүгээр энийг зүгээр миний бодол шүү энэ болохоор. Халамцгаараа эзэлж. Би тэгж яах тэр халамцдаггүй шүү дээ. За нэвтрүүлгийн цаг дуусч байна. Би яримаар байна. Яриад бол үнэхээр цаг бол багдах юм байна. Өчүүхэн цаг бол болж байна нэрэ. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дуусч байна. Тэгээд танд манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа бас нэг гарын бэлгийг гардуулмаар байна. За манай оператороос нэг бариараа e-mall цэгмэн гэдэг энэ сайт. За энэ дээр бол e-mall цэгмэн гэдэг. За энэ дээр бол нөгөө VR гэдэг одоо нэг ийм тоглоом байгаа. Тоглоом гэж та одоо юу юм бэ? 3D ертөнцийг танд бодтоор нь харуулна. Та гар утсаа энэ дотор хийгээд энэ дотор хийхээр гайхах хайрцаг руу байна. Энд гар утсаа байрлуулад за тэгээд ийшээгээ хийгээд наад чинь багтдаг гар утсаа авах айгүй том юм байна дээ. Тэгээд та энэ одоо юу гэдэг юм бэ? Нөгөө Египтийн юу штэ? Нөгөө гурвалжин пирамид. Пирамид дээр та очиж үзээг бол яг пирамид дээр очисон мэдрэмжийг тань энийг зүгээ та мэдрэмжийг авах. Одоо жишээ нь NBA-гийн тоглолтыг бол та яг хажуудаа. Одоо утсаа хийгээд YouTube руу ороод 360 гэдээ хайчих. Тэнгүүт 360 гэдээ бичлэгтэй өчнөө олон тоглоом. 360 гэдэг нөгөө нэг ямар нэг дугаар сууг гэлээ нөгөө баахан нөгөө юу ярьдаг хөөхтүүж гараад ирэх юм. Тэгээд ямар ч та шалгаад үзээрэй. YouTube руу 360 эсвэл нөгөө Samsung утсан нэг аппликейшн гэдэг чтэй. Play Store тэрэн шиг ороод VR гэж бичих юм бол шууд гараад ирнэ. Тэгээд та эндээс кино, зураг бүх юмыг үзнэ. Яг хажууд нь байгаа юм шиг л үзнэ. Нөгөө 1000 сонсохоор нэг үзэгдэг тийм. Одоо 3D ертөнцийг яг хажууд нь байгаа юм шиг боддоор мэдрахийг хүсвэл VR box гэдэг. Ямар гоё юм. Танаас дараагийнх нь юу өгөх юм? Тэр дараагийнх нь. За үзэгчдээ тэгээ та бүхэн энэ тоглоомыг авахыг хүсэх юм бол 9901 1533 гэсэн дугаар руу холбогдоод бас авах боломжтой. За ингээд танд уран бүтээлч өндөр амжилтыг хүсье. Тэгээ аз жаргал эрүүл мэндийг хамгийн сайн сахихыг хүсье. Өшөө олон үзэгчдийг бас инээлгэж илэглэж тий үзэгчдээ бэлэг бариар гэж хүсмээр байна. За баярлалаа нутгийнхаа дүүдээ маш их баярлалаа. За энэ телевиз үзэж байгаа нийт дорнтчуудаа бас нутгийн хоёр за ингээд за танд баярлалаа. Тэгээд би өнөөдөр бас нэгэнд ингээд нөгөө ам нээвэл уушигнэ гэж. Үнэн худал хоёрын хооронд зөвхөн 4 хуруу зай байдаг юм аа. Тэгэхээр 1000 сонсохоор нэг удаа үз. Үнэн худлын дэнс. Яа баярлалаа. За ингээд үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Чайбах хүрэлцэн ирж үнэн худлыг дэнсэллээ. Дараагийн нэвтрүүлгээр үзлээ. Түр баярлалаа.